Сайн байцгаана уу? Миний бичлэгийг та бүхэн маань анх удаа үзчихвэл намайг Rumeysa гэдэг. Би Австрали улсад бакалаврын зэрэгээ төгсөөд одоогоор Австралийн нэгэн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байгаа. Тэгээд надаас маш олон хүмүүс хэрхэн Австралийн их сургуульд хандсан бэ? Яг ямар бичиг баримтууд бүрдүүлэх хэрэгтэй вэ? Дэс дараалал нь юу вэ гэж айгүй их асуудаг. Тиймээс энэхүү бичлэгээрээ та бүхэнд Австралийн их сургуульд хэрхэн хандах тал дээр товчхон мэдээлэл бэлдсэн байгаа. Тэгээд та хэдэд маань хэрэг болно гэж найдаж байна. So yeah. I'll follow only golden. За бүгдээрээ эхлээд яагаад Австрали улсыг сонгон суралцахаар болвоо гэдэг тэр шалтгаанаа олох хэрэгтэй. Маш олон том улсууд байна тий. Америк, Канада, Хятад гэд сурж болохоор маш олон улсууд байна. Тэрэн дотроос яагаад Австрали гэж миний хувьд гэх юм бол Австрали улс нь бусад орнуудыг харьцуулах юм бол илүү тайван, бусад улс орнуудын тийм үүмэн шууганаас жоохон холуур байдаг. Тэгээ мөн оюутнуудад аягүй ээлтэй. Тэгээд дээрэс нь оюутнууд маань хурж ирээд сурангаа ажил хийж болдог байгаа. Мөн дээрэс нь миний хувьд манай эгч маань энд амьдардаг болохоор илүү бас амар санагдсан. Та хэдэд маань ч гэсэн өөр шалтгаанууд байж магадгүй. Тэр шалтгаанаа олох хэрэгтэй. За бүгдээр Австралид сурна гэж шийдэж эхлэе тий. Тэр Австралид сурах why-а олчихлоо. За тэрний дараа бүгдээрээ мэргэжлээ сонгох хэрэгтэй. Мэргэжлээ тэр сурах салбараа сонгох хэрэгтэй. Нэгэнт л бүгдээрээ Австралид хурж ирээ их сургуулийнхаа төлбөрт маш өндөр хэмжээний төлбөрийг төлж байгаа юм чинь хэрэгтэй мэргэжлээ, эрэлт хэрэгцээтэй мэргэжлийг сонгох хэрэгтэй. Ихэнх Австралид сурах гэж ирж байгаа оюутнууд маань их сургуулаа төгсөөд ядаж 1-2 жил ажиллаад ажлын туршлагатай болъё гэсэн тийм зорилготой ирдэг. Тиймээс бүгдээрээ их сургуулаа төгсөөд тийм ажлын байртай болох боломжтой мэргэжлийг сонгох хэрэгтэй. Эрэлт хэрэгцээтэй мэргэжлийг сонгох хэрэгтэй. Мөн Австралид эрэлт хэрэгцээтэй мэргэжлүүдийн тийм жагсаалт байдаг. Тэрийг би доор оруулчихъя. Та бүхэн маань хэрвээ сонирхож ивэл ороод хараарай. За мэргэжлээ сурах тэр чиглэлээ сонгочлоо. Тэрний дараа бүгдээрээ их сургуулаа сонгоно. Яг ямар их сургууль сонгох нь таны сонгосон мэргэжил тэгээд яг ямар хотод амьдармаар байгаа их сургуулийн төлбөр, шалгуур гэх зүйлсүүдээс бол хамаарна. За миний хувьд гэх юм бол би анхнаасаа л Мельбурн хотод сурна гэж төлөвлөж ирсэн. Тэгээд яагаад Мельбурн хот вэ гэх юм бол угаасаа судалгаагаар оюутнуудад хамгийн тохиромжтой хот гэж ер нь батлагдсан байдаг. За тэгээд хотоо бол сонгочлоо тийм Мельбурн хотод сурна гэд сонгочлоо. Тэгээд тэрэн дотор ч маш олон их сургуулиуд байна. Тэр олон их сургуулиудаас миний сонгосон мэргэжлийг аль их сургуулиуд зааж ийн гэд тэрийг олох хэрэгтэй. Миний хувьд болохоор би дандаа Bachelor of Nursing буюу одоо бакалаврын зэрэгээ сувилахуун чиглэлээр сурах тийм их сургуулийг бол хайжсан. Австралийн их сургууль болгон гадаад оюутнуудаас IELTS-ийн оноог бол шаарддаг. Тийм болохоор их сургуулаа сонгочоод шууд IELTS-ийн шалгалтандаа бол бэлдэх хэрэгтэй. Яг ямар IELTS-ийн оноо авах ёстой вэ гэдэг нь таны сонгосон их сургууль болон сонгосон мэргэжлээс ч бол шалтгаална. Тийм болохоор та их сургуулийнхаа веб хуудас руу н ороод сонгосон чиглэлээ сонгоод яг ямар IELTS-ийн оноог шаардж байна вэ гэдгийг нь олох хэрэгтэй. Миний хувьд гэх юм бол би Monash их сургуулийг бол сонгосон. Тэгээд тэрэн дотор болохоор Bachelor of Nursing тий сувилахуун чиглэлээ бол сонгоод тэгээд надаас шаардсан IELTS-ийн оноо болохоор 7 байсан. Тэгээд би IELTS-ийн шалгалтаа өгөхдөө 7-оос дээш авах хэрэгтэй байна гэдэг тийм зорилготой бол IELTS-ийн шалгалтаа бол өгч ийсэн байгаа. Дараагийн алхам болохоор өөр ямар бичиг баримтууд шаардж байна. Их сургуулийнхаа тийм requirements-нуудыг яг ямар бичиг баримтууд шаардж байна. Тэрийг сайн унших хэрэгтэй. Ихэнх Австралийн их сургуулиуд IELTS-ийн оноо тэгээд 10 жилийн голчтун байхад ер нь болдог. Австралийн их сургуулиуд ихэвчлэн 12 жилийг сурцсан байхыг бол шаарддаг. Одоо намайг төгсөх үед би бол 11 жилээ бол төгссөн. Тийм болохоор би заавалчгүй Монголдо дор хаяж 1 жил их сургуульд сурцсан байх хэрэгтэй байсан. Тиймээс би 2 жил анагаахын сургуульд бол сурсан. Тэгжиж би Австрали руу хандах тийм боломжтой болсон гэсэн үг. Тэгээд өөр ямар бичиг баримтууд бүрдүүл гэсэн тэднэрийгээ бүгдийг бүрдүүлээд хэрвээ тэрэн дотор ч 10 жилийн тэр транскрипт чинь монгол хэл дээр бол тэрийг орчуулуулад нотродоор батлуулад тэгээ бүгдийг яг эмх зэгцтэй явуулах хэрэгтэй байдаг. Ихэвчлэн
имэйлээр байдаг. Гэхдээ зарим бичиг баримтуудыг бол шуудангаар явуулахыг бол шаарддаг байгаа. Тэгээд ямар ч гэсэн тэр зааврынхын дагуу шуудангаар аль эсвэл имэйлээр явуулах хэрэгтэй байдаг байгаа. За бүгдээрээ их сургуулийнхаа шаардсан хамаг бичиг баримтуудыг бүрдүүлээд явуулчлаа. Тэгсний дараа ихэвчлэн нэг 2-7 хоногийн дараа их сургуульчин letter of offer явуулдаг. Энэ нь юу вэ гэхээр та манай сургууль тэнцлээ гэсэн тийм захидал байдаг. За энэ нь conditional, тэгээд unconditional offer байдаг. За conditional нь юу вэ гэхээр нөхцөлтөө. Тэгээд unconditional болохоор нөхцөлгүй ийм урилга явуулдаг. Conditional нь болохоор манай их сургууль таныг бол аммаар байна. Гэхдээ та энэ бичиг баримтыг бүрдүүлээд өгчихөө. Тэгвэл танд нөхцөлгүй урилга өгье гэсэн тийм захидал байгаа. Харин unconditional болохоор та илүү бичиг баримт бүрдүүлэх шаардлага байхгүй. Ер нь та тэнцлээ гэсэн үг. За бүгдээрээ unconditional offer авчлаа. Нөхцөлгүй тэр захидлаа авчлаа. Тэрний дараа Австралийн нэг хэцүү юм гэх юм бол гадаад оюутнуудаас заавалчгүй эхний семестрийнхаа төлбөрийг сурахаас өмнө бол авдаг. Тэр нь бол жоох ядаргаатай. Бүрэн тэр төлбөрөө бол төлсөн байх хэвээр нэг семестрийнхаа. Тэгээд ихэнх их сургуулиудын одоо дундаж нэг семестрийн төлбөр гэх юм бол ойролцоогоор 9-өөс 16 мянган доллар байдаг. Гэхдээ яг ямар их сургууль сонгон суралцж байгаа, яг ямар мэрэгжлээсээ шалтгаалаад төлбөрийн хувьд бол янз байдаг байгаа. Эхний семестрийнхаа төлбөрийг төлсөн бол их сургуульчин шууд ECOE явуулдаг. Энэ юу вэ гэхээр Electronic Confirmation of Enrollment Letter. Энийг бол явуулдаг. Энэ таны визэнд хандахад ногоон гэрэлчин болно гэсэн үг. Энэнгүү бол визэнд бол хандаж болохгүй. ECOE-г авсны дараа визэндээ хандаж эхлэх хэрэгтэй. За визэнд гол шаарддаг бичиг баримтууд юу вэ гэхээр мэдээж таны тэр ECOE чинь байна. Тэгээд IELTS-ийн оноо байна. Тэгсний дараа та эмнэлгийн үзлэгт орох хэрэгтэй. Тэгээд эмнэлгийн үзлэгт ороход яг тийм визний тэр газраас ч яг ийм юмнуудад орсон байх хэрэгтэй шүү. Ийм үзлэгт орсон байх хэрэгтэй шүү гэд бичиг явуулна. Тэгээд тэрний дагуу яг Монголд болохоор SOS гэдэг эмнэлэг байсан баха. Тийм би л SOS гэдэг эмнэлэг яг визэндээ ороход тэр эмнэлэгт үзүүлж исэн. Тэгээ дараа нь болохоор оюутны эрүүл мэндийн даатгалтай болцсон байх хэрэгтэй. Энийг болохоор OSHC гэдэг. Тэгээд ихэнхдээ болохоор их сургуульчин цаанаасаа тэр компани чи олчихно. Тэгээд танаас шаардах ганцхан зүйл гэх юм бол тэр эрүүл мэндийнхаа даатгалын төлбөрийг төлсөн байх хэрэгтэй. Өшөө бас ямар бичиг баримтууд бүрдүүл гэсэн тэднэрийгээ бүрдүүлнэ. Тэгээд маш олон хүмүүсүүдийн нэг асуудаг асуулт гэх юм бол санхүүгийн баталгаа бүрдүүлэх хэрэгтэй юу? Санхүүгийн баталгаа үзүүлэх хэрэгтэй юу гэж асуудаг. Энэ нь яг ямар их сургуульд сурах гэж байгаагаас ч бас шалтгаалдаг бах. Яагаад бол надаас бол санхүүгийн баталгаа бол шаардаагүй. Энэ нь яадаг вэ гэхээр Австралийн томоохон их сургуульд сурах гэж явж байвал танаас бол санхүүгийн баталгаа асуудаггүй юм шиг байлээ. Би болохоор Monash University ер нь бол Австрали аюу дээгүүр ордог их сургууль. Тэгээд тэрэнд сурах чинь гэд тэр ECOE-гээ харуулад ингэсэн чи ерөөсөө надаас бол асуугаагүй. Тийм болохоор хэрвээ та томоохон их сургуульд сурах гэж явж байвал танаас бас асуухгүй хаа гэж бодож байна. За бүгдээ их сургуулаа авчлаа. Тэгээ визэндээ хамаг бичиг баримтуудаа өгчлөө. Тэгсний дараа зүгээр л төвчээртэй хүлээх. Энэ хэсэг нь хамгийн хэцүү. Тэгээ бүгдээрээ виза хүлээгээл гарах болов гарахгүй болов гэж аягүй хүлээгээд. Ер нь бол Австралид их сургууль сурах гэж явж байвал виз бол аягүй хурдан гарчдаг. Гэхдээ хүн болгоны виз гарах хугацаа нь өөр байдаг болохоор яг тэдний хугацаанд гарна гэж бол хэлж чадахгүй байна. Тэгээ маш олон хүмүүс надаас хизээ яг их сургуульдаа хандах вэ гэж бол асуудаг. Ер нь бол хичээл эхлэхээс 3 сарын өмнө их сургуульдаа бол хандсан зүгээр байдаг. Энд хичээлийн шинэ жил 2 сард тэгээд 7 сард бол элсэлтэй авдаг. За 2 сард нь болохоор одоо манай Монголд 9 сарын 1-нд хичээл эхэлдэг шүү дээ. Энд болохоор 2 сарын 20-д нэр хичээлийн шинэ жил нь эхэлдэг. Одоо элсэлтэй авдаг. 7 сард болохоор яг mid year intake одоо жилийн дундах тийм элсэлтэй авдаг байгаа. За тэгээд хэрвээ 2 сард хандах гэвэл ер нь 10-11 сард хамаг бичиг баримтуудаа бүрдүүлээд өгсөн зүгээр. Тэгээд хэрвээ 7 сарын элсэлтэнд хандах гэж байвал 4-5 сард бол хамаг бичиг баримтуудаа явуулсан зүгээр байдаг байгаа. Бичлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Өшөө та бүхнээс асуух асуултууд байвал доор comment section дээр асуугаарай. Энэ бичлэг маань та бүхэнд таалагдсан гэж найдаж байна. So yeah. See you next time.
Bye.